төрлөختөн уур амьсгалын өөрчлөлт хэмээх хамгийн том сорилттой тулгараад байна. Энэ мөчид Монгол улс хариуцлагатай бөгөөд зөрөгтэй алхам хийлээ. Монгол улс Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо шинжилэн баталж 2035 он хүртэлх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогоо илүү зоримог, нэгдсэн зорилгоор тодорхойллоо. Монгол улс 2010 оны байдлаар 25.8 сая тонн байсан хүлэмжийн хийн ялгарлыг ердийн бизнесийн нөхцлөөр 2035 он хүртэлх суур түвшнөөс даруй 30.3%-аар бууруулах зорилтыг дэвшүүллээ. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр 24.7 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломж бүрдэх юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх их үүсвэрийг өргөжүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах, малын тоо толгойг зохистой түвшинд барих гэх мэт зорилтууд нь Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх төдийгүй эдийн засгийн өсөлтийг хурдасгах хөдөлгүүр болох юм. Шинжлэх ухаан, технологи тулгуурлан хөгжих шинэ боломж нээгдэж байна. Бидний хамгийн үнцэнтэй баялаг бол газар, ой, бэлчээр юм. Эдгээр байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдэд зохистой менежментүүдийг хэрэгжүүлж, шингээлтийг нэмэгдүүлснээр Монгол улс хүлэмжийн хийн ялгарлаа нийт 46.3%-аар, олон улсын туслалцаа дэмжлэгтэйгээр 52.8 хүртэл хувиар бууруулах боломжтой. Байгаль орчны их өгөгдөл, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бид ойн өөрчлөлт, бэлчээрийн доройтол, усны нөөцийг нарийн хянаж, бодит шийдвэр гаргаж эхэллээ. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох 10 салбарын 28 зорилт, 110 арга хэмжээг тодорхойлон гаргалаа. Бэлчээр, усны нөөц, биологийн олон янз байдал, эрүүл мэнд, боловсрол, бид хүн бүрийн оролцоотой уур амьсгалд тэсвэртэй ирээдүйг бүтээж байна. NDC 3.0 төр, эрдэмтэн, иргэд, олон улсын түншүүдийн хамтын бүтээл юм. Бидний зорилго ялгарлыг бууруулахаас гадна ухаалаг, ногоон эдийн засгийг бий болгох. 2050 онд Монгол улс нүүрс төрөгчийн тэнцвэрт байдлыг хангана. Энэ бол бидний ирээдүй, бидний амлалт. Монгол улс ногоон хөгжил чиглэсэн зоримог бөгөөд хариуцлагатай алхам хийж байна. Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, бидний хувь нэмэр, дэлхийн ирээдүй.